Сайн байцгаана уу өрхөмөн үзэгчдээ та бүхэндээ эх орон телевиз бэлгийн цэдэг нэвтрүүлгийн хүргэх гээд бэлэн боллоо. Ингээд энэ удаагийн дугаарт Монгол улсын төрийн шагналт зохиолч Яруу найрагч Дундгой аймгийн Үлзий цумын уугуул Долгорын Нямагвай өргөдөн оролцож байна. Ингээд танд энэ үчи мэндийг хүргье. Сайхан намарч байна уу? Сайхан намар. Сайхан намарч байна. Сайхан намарч байна. Хорвогийн нэг сайхан намар ажил ингэрж монголч юу ер нь жилийн дөрөв өнгөлөртэй монголчууд маань мал хувийн адгуулан малж ихэнх хүмүүс ер нь ажил төрлөختөө өвөлдөө бэлдээд их л завгүй байх шиг байна. Та саяхмаас нутгадаа яваад ирсэн сургуулдсан энэ сонниос хойлоо яриагаа эхлэх гэж бодож байна. Нутгаар сайхан намар болж байна уу? Юуны өмнө хэлэхэд энэ жил 16 би Москвад Горький нэрмжит утга зохиолын дээд сургуулийг 66 он төгсөж ирсэн. Тэгээд өөрөөр хэлбэл энэ жил одоо 50 жилийн хойд залгаж байгаа. Тэгээд 50 жилийн ойн жилийн одоо танай нэвтрүүлэх төрөгдөн оролцож байгаа одоо бэлэгшээж баярлж байна. За би нутаг руугаан төрсөн бууцан дээр нэг очие доо гэж бодоод модны ч очсон. Энэ жил бол өөрийн умаатай майхантай бүр жаахан аажуу сандрахгүй зочихгүй явсан аатай явсан. Тэгээд бууцан дээр очлоо 39 оны 12 дугаар сар уу өвлийн тэргуун сарын чинь зуул сар гэдэг. Тэгээд зуул сарын 20 хэдний рэлвитэнд төрсөн байна лээ. Тэрний одоогийн онтол дор хөрвүүлээд бодоход 39 оны 12 сарын 10-д үе байх шиг байд. Тэгээд тэр бууцан дараа сая их нэртэйгээ хоёр хүүтэйгээ ингээд очиод бодож дурсаж байхад дурсах юм одоо юу байхад ямар дэнд байсан юм би мэдэхгүй шүү дээ. Сонин байла олны би тэр говийн тэр чимээгүй бууд холын бууцандар төрсөн эргцүүлээд бодоход алтай уул алтай 13 ориглын нэг болох цамбгарав хайрхантай миний төрсөн бууц холбогдоод явчих жишээтэй. Ягаад гэхээр эхнэр минь алтай цамбгарав хайрханай охин. За тэгээд бас цааш нүргэлжлүүлээд бодоход Москва хотын Горький нэрмжит утга зохиолын дээд сургуультай миний төрсөн бууц бас холбогдоод явчихдаг юм байна. Энэ маягаар ерөөсөн тэр хязгаарлагдмал холбогд нутагт байгаа хэрнээ ингээд хүний амьдрал газартаа хамаатай холбоотой болоод явчихдаг. Тэр байтугай залуучуудын өмнө саний эрхлэгч байсан. Залуучуудын өмнө саний гэдэг Монголын том хэвлэл байсан. Тэр хүртэл миний төрсөн бууцтай холбогдоод явчих жишээтэй. Энэ хүн би бууцан дээр дурсаж хүүхдүүдтэй ярьж их нэртэй баяр хүргэж баярлснаа илэрхийлж тэгээд майхан босгоод бууцан дараа нэг хонлоо. Таны уран бүтээлийг бас монголчууд бол ер нь бүгд мэдэндээ утга зохиол тайртай хүмүүс. Одоо таны энэ дээр бас олон одоо номнууд байна. Анх ер нь ямар ном хэдэн он гарч ив. Анхны номнуудаа хэвлэгдсэн түүх бас их сонирн байдаг шүү дээ, тийм ээ. Эндээс хоёлаа яриагаа өргөжлүүлье. За би чинь хүн эмнэлгийн техникум төгссөн хүн шүү дээ. Унгам өргөжлүүл эмч. Тэгээд дундгойд 2 жил Сүрьягийн отряд гэж. Нийт хүн амд үзлэг хийдэг тийм Сүрьягийн отрядын 2 баг эмчийн нэг нь байсан. Тэгж явж байхдаа бичсэн шүлгүүд дээр галуун цуваа гэж ном байгаа юм байна. Дундгойд анх хэлэгдсэн. Тэгээ галуун цуваа гэдэг ном маань одоо би яг шүлгүүдийн бэлдээд орхисон. Тэгээ сургуульд явчихсан. Тэгсэн даштор эмгтгээд оршил бичээд тэгээ хэвлүүлээд тэр үеч аймагт ном хэвлдэг байсан. Тэгээд энэ чинь дугуйлангийн нөхдүүд цөм оролцож
нугуулахын нугуулж дэвтэрлэгийн дэвтэрлэж ингэж хэвлүүлсэн. Тэгээд эн чинь ингэх юм учраас нэг захаанд 3-4 үеийг хийгээд Москва руу явуулсан. И Москвад одоо анхныхаа номыг хүлээж аваад Орос оюутнуудтай цаг одоо ном ийм баяр гэж бас ёсолж тэмдэглэж байсан. Тэрүүгээр энэ ном бол бас миний амьдралд дурсгалтай түүхтэй ном байгаа юм. Дараа нь улсад гарсан номын Тэнгэрийн хаяа гэж ийм түүх намайг утга зохиолын дээд сургуулийн 5 дугаар курст байхад одоо энэ зургийн байгаа юм. Ийм ном гарч тэгээд би нүгээрээ нэг бас олонд танигдаж тэгж байсан. Нэг явж байгаа дэлгүүрт орсон чинь миний ном ирчихсэн. Хөвлөөс ирчихсэн гарч байна. Тэгээ би хэдүүлээ 3-4 үдээ явсан чинь. Цөм цуу зогсож угаад нэгийг авлаа. Тэгсэн чинь биднээс хойш очор болчихсон байж байсан. Энэ нэг л чухал ном бол гарч байгаа юм байна гэж бодсон. Тийм инээдэмтэй юм хүртэл болж байсан. 1965 оны ном. Одоо 51 жил болж байгаа юм шиг тэ одоо. Та түрүүнд бас ярианда дооргойн тухай ер нь их дурсч байна. Анх ер нь энэ нэг нутгийн одоо том найрагчтай танилцж байсан, анх уулзж байсан түүх бол ямар байдаг бол сонирм байх гэж бодож байна. Анх та ер нь яа танилцж байсан бэ? Ерөөсөө дунд говьд орволсон. Энд чинь тэр намайг тэр багамчээр явж байх үед 2 аймгийн дунд нэг зохиолч суулгах тийм шийдвэр гарч байсан. Тэрний одоо утга зохиол оруулдаг залуучуудад туслах зорилготой. Тэгээд нэг зохиолч тэгээд даштаар өмнө говь дунд говийг хариуцсан тийм зохиолчор томилогдож очсон. Томилогдож очдөг нь бас учиртай утга зохиолын дээд сургуульд алдаж байгаа. Юу суралцаж байгаа сахилга алдаж дуугдаж очсон. Тэгээд тийм учраас бас говьд одоо явж байгаа юм. Зөв. Говьд явж одоо өөрөө хүлээж байгаа. Тэгээд дунд говьд очсон. Тэгээд би ч дунд говьд очдог доорвч очдог бид хоёр талаасаа уулзаж тэгээд тэнд анх танилцаж. Доор хоёр нь ямар хүн байсан бэ? Доор бол их сайхан тийм хөдөөний Монгол аашаран шинтэй хээгүй гүдэсхэн тийм үнэлтэй. Жохон ширүүн дөрөнд ааш гаргавал гаргана. Тэгтээ гайгүй энэ уран бүтээлийн талд бид нарт туслах гэж их анхаардаг. Тусалдаг. Ер нь тэгээд тэр үед л дунд говийн утга зохиолын дугуйлан гэдэг нэлээд нэрэд гарч ирсэн юм байгаа юм. Улсууд нийт хүчээд 7 хоног өөр цуглан хичээл хийн. Тэгээд хэд хэдэн хүний ийм ном гаргасан. Тэгж л бид нар тэнд доорвын буйнаар хөл гараа ангалж тэгээд доорвчин Москвад сурч байгаад ирсэн хүн учраас бас хэлэх ярих юм нь их шин бидэнд их эрдэм мэдлэг болохоор тийм юмнуудыг хэлдэг заадаг байсан. Тэгээд л яасан хэрэглэдэг. Доорвын шав болсон юм би. Энэ ширэн дээр бас та ээжтэй зориулсан ээжийн өдрөгээд ном байна. Энэ хэдэн онд ер нь гарсан ном бэ? Энэ бол одоо 9 онд байна. Нэг мэдсэн чинь 9 онд үзэж бодож байсан чинь ээжийн минь Мендelsны 100 жилийн болж байгаа юм байна. Тэгтээ зэрэг би бодлоогүй энэ чинь хүн ном бичгийн хүн байна. Тэгээд ээжийнхэн 100 жилийн ойг ерөөсөн
чимээгүй өнгөрөөчих бас эвгүй ч юм уу та юу ч гэж нэг ээж минь ийм хүн байсан гэдгийг хагас дутуучсан харж болохоор ном гаргаж үр ачтаан ач зээдэн тараахан зүйтэй юм гэж бодоод тэгээд ийм ном бичээд цөөхөн хувь хувилуулээд хүүхдүүдэд тараасан одоо тарж дуусаагүй мэрс биэлдэ түүнээс энийг бол дэлгүүр хоршоонд гаргасан барьсан юм юу байхгүй зүгээр таньдаг найз нөхөд зохиолч нөхөд энэ төр гуйж удаас авсан юмнууд бол би тэгээд би одоо ээжийнхэн 100 жилийн ойг ном гаргаад тэмдэглэж эхлээд гэж бодож явдаг юм байгаа. Тэ. Ээжийн тухай олон сайхан дурдтал бодол бол таны зүрх сэтгэл бол тод байдаг байх. Хамгийн сайхан санаанаас гардаггүй сайхан дурсамжаас бас ээжийнхээ тухай дурсамжаас хуваалцаач. Таны ээжийн ер нь бас ямар хүн байв? Манай ээж бол одоо говийн хөдөөний тэмээчин хүнтэй жирийн их ажлын тэгээд би одоо ээжийнхэн ажлыг эргээд бодохоор гайхаад юм. Тэр их мал усална гэж говьч их том ажил байна. Тэгээ хажуугаар нь юм гоён. Бүхэл дээл хувцсын манай гэрийнхэн хажуугаар нь одоо гэрийн дээвэр туурга гээд эсгийн том туургыг зээг хатна гэж тийм юм томсон тэмээний носоор томсон эсгийн туурганы захыг эсвэл дээврийн захыг барьж ойдог тийм том ажил байсан. Тэрнийг оёошин суучдаг. Тэгээд тийм их ажлуудыг яаж цаана нь гарч давж байсан юм гэж би гайхаад гин тэгээд ээж минь хамгийн надад харагдаад байдаг юм. Биднийг мөрдөөд сургуульд явхад хойноос мань гэрийнхэн гадаа ганцаархан зогссон сүргөөд үлддэг байсан. Тэгээд би эргэж харсаар нутгийн бараа тасрах. Тэр зураг надад их хөөрхөлтэй, хайрлалтай. Хажууд нь хүүхэд ханьсах зүйл байхгүй. Тийм нэг зураг нүдэнд минь байнга харагдаад байдаг байсан. Тэгээд надад нэг удаа ярьж байсан юм шиг ингээд намайг явуулчихаар ах бид хоёр л байсан да ихээс намайг явуулчихаар би бол нэлээд ээжтэйг их ойрхон онгог өссөн. Тэгээд их санддаг юм байна. Санахтай зэрэг тэр байх. Гадаа сургуульд хот аймаг руу явсан хүүхдийн дууны гарах шиг болдог. Тэгээ гараад харахаар морины уяа шондоор ирж суусан болжмор шив дуурч байдаг. Тэрний дууг хүүгийн минь дуугаар уудаа гэж андуурдаг. Тийм байсан гэдгийг. Тэгээд би тэрнийг дээр яриаг сонсоод их өрөвддөг байсан да. Тэгээд энэ маягаар ээжигээ их ойроос мэдэх их ойр байсан. их хамгийн ойрын маань хүн ижи их орон гэдэг бол ер нь хүний зүрх сэтгэл бол халуун бүлээн бодол амьсгаатай байдаг. Тэгээд Сэгцгаан богд найраглал таны амьдрал хоёрыг Сэгцгаан богд та хоёрыг бол ер нь салгаж ойлгож болохгүй юм зүйл шүү дээ. Монголын утга зохиолд их сонин адлын явдалтай бүтсэн гайхамшигтай найраглал. Энэ найраглал өнөөдөр ч гэсэн Монголын ард түмэнд үнэхээр одоо уншигдсаар амнаас ам намжин яригдсаар байгаа. Энэ найрагл бүтсэн түүхээс та бас хаваалцаач. Энэ их сонин түүх тийм ээ. Энэ бол уг нь бол одоо ярихаар сонин түүх болчиход байгаа юм. Тэр үедээ ч нэг сонин юм болж байна да энэ гэж бодогдоогүй л дээ. Ер нь бол
10 гаруй зохиолчид Баян хонгорт уруу өгсөн чуулган гэдэг юм хийхээр явсан. Тэгээд Баян хонгор аймгийн Шинжис сумын 2 дарга биднийг дагуулад бүгийн цавч үгүй тийм газар аваачиж динзаврын яс үзүүлсэн. Динзаврын яс учиргүй ерөөсөө тэр чинь гам шиг болол үүрч ярьсан амтан байна лээ дээ. Тэгээд тэр ясыг үзүүлчихэд буцаж явахдаа нэг айлд буусан. Таштор гармаа гэдэг урд бол ачааны машиндаар гэр майхан янз бүрийн машиндаар суудсан явдаг. Нөгөө дүүл маань одоо юутай суудлын тэр таккад буудаг. Тэгээд бид нар бол тэр ачааны машин хойноос нь очиод тэгээд буусан, айлд орсон. Нэг авгай байсан. Тэгээд тэр авгайтай яраад мэдлээд байж байтал удуулгаа тэр орж ирсэн баг. Удуулгаа тэр айлын авгаагаас асуусан. Танах яагаад арааж яваг? Тэгээд л нэг л мөнгөний бололцоо гарахгүй юм гэсэн үү юу гэсэн нэг тиймэрхүү юм хэлсэн баг тэр өдөөний тэмээчээл. Тэгсэн чинь гаднаас тэмээнд явсан охин хүрээд ирсэн. Хүрээд ирсэн чинь сумын 2 дарга нөгөө амтэн чи хаа байна гэж тэр охиноос асуусан. Тэгсэн тэр тэмээнд явж байгаад саглахгүй таад нэг хулангийн нялхуунаг хөөгд бариад авсан юм. Тэгээ хулангийн нялхуунаг бариад гэртээ ирээд тэгээ сүү өгөөд усаар тажээгээд ингэсэн юм байна. Тэгээд тэрний гадуур бэлчиж явдаг. Ирээд цагаан шанагаар сүү уудаг. Тийм юм байс. Бас өөрхөн цагаан шидэмсэн ногтод тэр хийчихсэн. Тэгээд тэрнийг үзүүлэх гэж тэр сумын дарга нар тэр айлд буусан байна л. Тэр хулангийн унаг гэж юм байна гэдгийг л харуулах гэж. Тэгээд яг тэр айлын гадаа зогсоод тэр унагийг гэрт байсан олон зохиолчд сум гарч тойроод тэгээд би бас нэг сурвалжлагын магнитофон барьсан радиогийн хүн учраас бас тэр охиноос энийг яаж байж анаас барьж авсан ч гэсэн юм уу юу гэсэн тийм юм асууж ярьж байсан болов гэмээр ганцхан бодоо зураг байдгийг. За тэгээд би тэр сурвалжлагын аппаратан гаргацсан зогсож байгаа. Энэ нэг талдаас нэг хүний толгой тийм байна. Хөөж байна. Тэр бүр өдөрж байгаа толгой. Зөв. Бүр өдөрж байгаа нэг анхааралтай харж байсан юм байна. Тэгээд энэ дээр би нэг тийм янзын юм илүү үйл ажиллагаа гэх юм. Энэ хулангийн унагмын тэр ногтны хамар дээр нэг гялалцсан юм байвал зүгээр санагдаад. Ингэрэ харсан чинь нэг шар тэмдэг миний пижакны ингэр дээр явсан. Тэр тэмдгийг аваад би хулангийн унагны хамар дээр зүүчихсэн. Тэгсэн чи орой наранд ингээд ягаад толгойг нь хөдлөхөд гялалцаад медальтай юм шиг хөөрхөн харагдаж байл. Нэг талдаа. Нөгөө талдаас үлдэн тэр унагны хамар хөөрхөн санагдаад би тэр хамар дээр нэг үнэсчихсэн. Тэр хоёроос болж би юу яагаад доогдох ундороод. Ямар доогдох унд ордог вэ гэхээр тэр охинд тэмдэг зүүж өгөх гэж чадсангүй хулангийн унагн зүүгээд өгч эхлэв. Тэр охиныг үнсэх гэж чадсангүй унагны хамар үнэсч эхлэв гэсэн. Тийм доогдох унд орсон юм. Тэгээд явж байсан чинь тэр доогдох уул энэ найрглийн эхлэл санаа болчихсон юм билээ. Хэрвээ тэр тэмдэг зүүж үнсэж өрөөгүй бол сэгцгаан бүгд найргал бас тийм төрөх байсан уугүй бол байсан уу гэж бодогдмоор. Тэр үйл явдлыг бүрүүд орж байгаа хэл сайжигж байж дээр харж байж тээ. Тийм л байж л дээ тэгээд бүрүүд орж байгаа бид нар чинь нэг үед хойно сурч байсан учраас намайг бас нэлээд сайн мэдэн уйлал оюутан байсан юм чинь том жижиг гэлгүй. Би бол хүүхэд бүрүүд орж байгаа бол нэлээд ном гаргацсан том зохиолч байсан. Тэгээд тэр найргал дотор ч бас нэг тийм юу миний төрхийг гаргасан маягийн юмнууд байд. Өөрөө чи өдхийг өдчихэд өндөг шиг дугуй явчихад гэж.
жишээ нь би бол тийм дуу цоотой дуугүй дуухан. Тэр байх шиг. Бас миний төрхийг харуулсан нүдэн дулаахан харахуу та нүүдлэн шувуу байсан юм уу? Уужим говийн бяцхан бүрдгүй усан цал гэж үлдсэн юм уу гэж байгаа юм. Ийм хэд хэдэн юмдаар бүрдэрж байгаа. Миний дүр төрхийг бас гаргах гэсэн маягтай юм харагддаг. Танд тэмээ бэлгэлсэн тохиолдол байна уу? Бага. Сүхтгаа тийм ээ? Тий. Тэгээ сүүлд очиод буцах гэж байтал та нэг зэлэн дээр очиоч гэнэ юм. Тэгээ зэлэн дээр очисон. Ширээ хонгор гэсэн баха. Тийм нэртэй тэмээ надад бурамтаглаад. Бурамтгийн гар дээр тавьсан. Сайхан тэмээ. Тэгэхээр би хэлсэн. За би тэмээтэй нутгийн хүн. Тэмээний тухай нэлээ олон шүлэг зохиол бичсэн. Гэсэн ч би тэмээний шагнал авч байгаагүй юм байна. Одоо Сүхбатаас чамаас авлаа. Тэгээд чамд их баярлаа. Тэгээд миний энэ ширээ хонгор гэдэг тэмээ ижил сүргийнхээ дунд сэгцэгэн бүгдуулынхаа барааг хараад аятай тавтай идээшилж бэлчиж явгээ. Харин энэ тэмээ миний нэрийг бас дуурсгаж байх болтугай. Ямагийн тэмээ гэж. Бид хэлээд яасан одоо тэгээд тэр тэмээ маань Сүхбатын тэмээн дунд л явж байгаа. Ямагийн тэмээ. Ямагийн ширээ хонгор гэдэг юм гэж байгаа. Зөв. За ингээд бас сонирхолтой ярилцлага арай хөөрөө гоё сайхан дурсамжуудыг бас бидэнд ярьж өгсөн танд их баш баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсөл дээр эх орон телевиз их бэлгийн зэглэлийн нэвтрүүлэлд оролцсон бүх одоо эрхэм зочдоор өөрийнх нь уран бүтээлийн дээжээс яг өөрийнх нь гараар бичиж авчулдгийг. Хожимоо энэ манаас эх орон телевизийн уран бүтээлчд эмгэтгээд ном болгож гаргах юм. Бэлгийн зэглэлийн нэвтрүүлэлд оролцсон бүх хүмүүсийн ингээд таныг энд өөрийнхөө бүтээлийн дээжээс бичнэ үү гэж төрж байна. За би аргалын уул гэж нэг шүлэг байдгийг надад аргалын уул гэж. Энэ бол жинхэнэ тийм уул манай тэнд ч юм уу хаач одоо байдгийн бас биш л дээ. Ерөөсөн зохиосон маягийн. Зөв. Тэгээд энийг би бол хүний тухай шүлэг гэж бас үздэг. Ойлгодог тэгж бичсэн ер нь. За тэгээд энэ шүлэг уншия. Аргалын уул. Бараагаан харсан холын цэнхэр уул. Багаас амны хайртай хоёр цэнхэр уул. Зэрэглээгүйсэн талын зэрэгцээ хоёр уул. Зэр цэглсэн хонгийн сондгой хоёр уул. Саахалт хоёр айлын санаанаг гэдэг шиг сайхан хоёр уулын салхи бас нийлэн сайхан хоёр уулын салхины илүүхэд ботгон цагаан үүлний бороо бас нийлнэ. Ботгон цагаан үүлний бороо нийлүүхэд цэнхэр хоёр уулын цэцэг бас нийлнэ. Холын холоос бараатай аргалын хоёр уул. Хоёулаан байхын жаргалтай амаргийн хоёр уул. Хэн хнээсэн холдохгүй талын хоёр уул хизээч гэсэн ойртохгүй дууны хоёр уул. Хүн болгон өөрөөрөө тайлбарлах байх л та. Эх оронг. Таны хувьд ер нь эх орон юу хэлэх вэ? Эх орон гэж та. За эх орон гэхээр ч одоо би голнол юуруугаар л одоо санаа аваад явчихдаг шүү дээ. Говь руугаа
говь руугаа гэхээр говьд нэх гоё харагддаг юм бол холын уулс байдаг. Холын уулс их холд уулс харагдана. Тэр уулс их гоё харагдана. Зэнкэртэй. Тэгээд ямар нэгэн хэмжээгээр тэр уул руу явмаарч юм шиг, очмоорч юм шиг тэгж санагддаг. Тэгэхээр надад бол багаас миний нүдэнд товт харагдсаар байр эзэсээр ирсэн юм бол их талын тэртээ холын уул, холын зэнкэр уул тэр бол тэгээд их хормын миний нүдэнд зүрхэнд сэтгэлд харагдаж хадгалагдаж явааг л одоо шинж болох юм да гэж би бодод байна шүү дээ. За баярлалаа. Ингээд энэ сайхан намрын өдөш тантай хууч хөрөө суугаад үнэхээр сайхан байлаа. Коронавирус үзэн суугаа олон хүмүүс таны ярьсан сайхан гэгээн дурсамжуудад хөглөгдөж баярл ухаарал хайрал авсан бахаа гэж бодож байна. Танд баярлалаа. Ингээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Мөн одоо эрүүл анги сайн сайхан өгсөн өрөө. Эрхэм мөндөд үзэгчдээ Эх орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын түрээд өндөрлөж байна. Ингээд Эх орон телевизийн хойморт Монгол улсын төрийн шагналт зохиолч, яруу найрагч, Дундгой аймгийн Үлзий цөмийн угуул уурах жавхт долгорын ямаа өргөдөн орослоо. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.